Дэлхийн монголчуудын Angel Radio 88-ны урлаган дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай уриатаагаар та сайн өнтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 27 оны баасан гарагийн та сайн өнтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар Од Эрдэнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Own Your Role Buff Energy Drink за мөн Mobicom-ийн дараа төлбөрт шинэ багцууд вүүтэй боллоо гэд Mobicom хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхэн бүр нэг баасан гараг гэсэн шиг шоудхад хамгийн таатай өдөр гэдэг сэдвээр хиний түрээдэх ингэж байхгүй юу? Ярилцнаа. За тэгэхээр та шоудхад хамгийн таатай өдөр таны хувьд хизээ вэ гэдэг тухай ярилцах нь. Гэхдээ хүн болгон бас баасандаа дэдгүү те. Магадгүй одоо жишээлбэл энэ манай хажуудлын ихтөрөөгийнхэн ингээ 3 дахь өдөр амардаг учраас тэдний хувьд баасан гараг нь мегмар гараг байдаг те. Тэгэхээр нарантуулынхан хизээч амардаг үлээ 100 айлынхан нэгдэг өдөр амардаг учраас бүтэнсээ өдрийн шоуддаг ч юм уу. Мэдгүй байна. Тэгэхээр бүгдээрээ сайхан яг энэ өдрийнхөө талаар сайхан ч гэж ярилцах нь байна. За тэгээ та манай шоу твэр утсаар холбогдож орж ирээд таны хувьд шоудхад хамгийн таатай өдөр хизээ хэддэг өдөр эдийн. За шоуны өдрийг та урьдчилан тооцоолж төлөвлөгөө гаргадгүй эсвэл тэр өдрөө шууд хүснээрээ шоуддгүй. Таны хувьд шоуд гэдэг нь яг яаж шоуддیں۔ Тэ яг энэ талаараа л өнөөдөр сайхан ярилцах нь байна. За миний хувьд бид нэг 4 өдөр болгон quiz night-тэй явдаг штэ тий. Тэгээд quiz night дээр зандаатай тааралдах юм бол шоуддаг. Зандаатай тааралдахгүй бол шоуддаггүй. За нэргээ байсан шүү. За тэгээд ер нь амралтын өдрүүд одоо энэ сарыг дуустал ер нь одоо ингээд 4 л өдөр байгаа штэ тий. Амралтын өмнөд бол хагас өдөр 4 л хагасан байгаа. Тэгээд бүгдээрээ ингээд нөгөө төлөвлөгдсөн байдаг. За тийм газар очиж тэгж бичлэг хийнэ ч гэдэг юм уу тий. Одоо би маргааш хагас өдөр жишээл би маргааш үзэсгэлэн тэмдэг дээр 12 цагаас цаг авсан байгаа ч гэдэг юм уу. Ер нь бүх өмнөд ингээд ажлууд маань төлөвлөгдсөн байдаг. Тэгээ яг ингээд 5 дахь өдөр болгоомж бас нэг гарах нь ч бас хайшаа ингээд зүгээр санамсаргүйгээр ингээд гардгаас биш нэг юм айхтар одоо төлөвлөл. За би 5 дахь өдөр энэ 5 дахь өдөр би шоудна ч гэдэг юм нэг тим юм байдгүй. Тэгтэл ер нь голцоо ингээд анзаараад байхад яалтч яг саний минэлснээ толом найрга юм шиг хэрнээ 4 дахь өдөр quiz night-тай өдөр яг нэг тим юм болчоод байдаг. За ингээ манай шууд эфирийн утас 77 3883 утас маань нийтлээ. Хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дөрвөн соёлоо нэг сануулчих. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа олбсон эсвэл чихвчээрээ ярьж байгаа. За мөн спикер дээр тарьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдгэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад за тэгээд радиогоо унтраагаад утсаар яриарай. Манай шууд эфирийн утас 77 3883 утас маань нийтлээ. Хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За эхний сонсогч 88 36 та дугаартай сонсогчтой холбогдлоо 88 36. Angel Radio. За тасарчлаа. Манай шууд эфирийн утас 77 3883 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За дараагийн сонсогч 98 97 та дугаартай сонсогчтой холбогдлоо 98 97. Angel Radio. Байна. Байна өдрийн минь. За сайн байна уу? Та сайн холбогдлоо. Таныг сонсож байна. За сайн байна уу? Сэтгэл сонсноо. За шоуны тухай ирнэ. Сонсоо. За. Баяр төрөд ороод. Гоё юм уу? Гоё юм. За. Би бол манай найзууд болохоор ер нь нөгөө нэг төлөвлөж яваад гардаг төрлийн тийм хүрээ байхгүй юу? За. За яг тэтгэх өдөр тэгж гараа эсвэл тэрнийхээ төрсөн өдрийн дараа яг тийм очиод тийм юм гэж төлөвлөдөг. Тэгээд ихэвчлэн яг зүгээр төрсөн өдөр таахгүй тэмдэглэл өдөр таахгүй бол хасаа өдөр гарахтай. 5 өдөр гарахаар ингээд амар их хүнтэй тэгээ амар их таньдаг хүнтэй таарладаг. Тийм болохоор 5 дахьд нэг гардгүй хасаанд гарчвал зүгээр санагддаг. За өчигдөр яачгүй гэж яагаад яачсан дуучлаарай. Йоо би бүр хоёр навчаараа сонсож байгаа дандаа ахшиг бодлоо яриад байдیں۔ Нахорлоод самарсан. Наа хорлогчтой. За
ингээд дандаа өмнө гिचчихтэй. Гэрдээ хорлмоо. За энэ хагас өдөр камертаны тоглолт үзэж байгаа тий? Тийм камертаны тоглолт үзчихэд тэгээд тоглолтын дараа бол зоолт яг гिचээд байт юм аа. Өмнө нь бас нөгөө сая Тианы тоглолтын дээр гарсан. Тэгээд гараад тэр чинь тоглолтын дундуур угаасаа процедур явагдаж байгаа юм. Тий явагдсан тэгээд тэрнээсээ гараад нэмэл наачдаг. За. За холбогдсон баярлалаа бэб. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа ирлэгч өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Юу хагас өдөр бас зүгээр маргааш бүтэн сая өдөр болохоор бас зүгээр. Гэтэ надаа бол одоо юу гэдэм би ингээд голын чимээдээ нэг удаа ингээд нэгдүг өдөр очиж үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь бүр ингээд хоосон хүн амтан байхгүй нэг тэр чинь 5 дахь өдөр ингээд очихоор нааша цаашаа гэд баг нарантуул дээр явж байгаа нь явахаас нь хэцүү ингээд бүр ингээд завсар зай олдохгүй ёо суудал муудлаа хамгаалж үлдэх гэж бүр 83 юм болдог автобус дотор ингээд нөгөө бариулаас бариад ингээд яг шопротлоо зогсдог шиг ингээд бүр текэн дээр тэгж зогсдог байхгүй. Тийм байсаар нь байгаад тэг нэгдүгээр өдөр очсон чинь ингээ хүм ах би бүр гайхаад хүй танаад юу тохиолдсон гэсэн чинь та нөгөө нэгдүгээр өдөр ирж байгаагүй болохоор мэдэхгүй л байна л да ийм л байдаг гэдэг. За тэр чинь өстө өдөргөн ингээ далаа юм байл шүү. Тэр нөгөө нарантуул дээр явж байгаа юм шиг ингээ нааша цаашаа гэж явах чинь өстө гоё юм байлаа. За дараагийн сонсогч 99 тэг өстө дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 тэг 9. Эмжил радио. Бано. Тэр нөгөө нарантуул дээр хүй радио гонтраагаараа за таныг сонсож байна. За байна. Сайн байна. За хэдэн өдөр голцоо шоудж байна. Яг тодорхой юу байдаг те. За. Ер нь бол санда. За. Тэгэл найс нөхөд өгсөн үед эсвэл бүр амралтаа авсан үед гэдэг. Их шоудсан да. Та хэд орчим насны төлөөлөлөө? Нэмэгт 40 нэмэх гэж тэ. Нэмэх 40 шиг. Хэдэн хүүхдийн аа блэ? 3. Одоо тэгтээ хүүхдүүд нь том болсон мэт дээ. Том болсон. За. Тэгтээ ер нь 40 гараад ирэхээр ирчүүд амар тийм ухамсарын нөгөө нэг шанаа авсан юм шиг гинт бие биеийг муудаал янз бүрийн за төрөө булчирхаа, нойр булчирхаа ингээд асуудлууд үүсээ. Тэгээд амар эрүүл зөв хэм маягтай амьдарч эхэлдэг юм шиг санагдсан шүү дээ. Та тэгж бодож байна уу? Миний хүүхдүүд ядгаар яг тийм байхгүй За. даа. Би ч одоо очиргоо нөгөө нэг төлөвлөж гардаг, байн гардгуу ингээд бараг л жилдээ ганц гिचүү өчөө сая юу гсэн бэ? Тийм ээ. Тэгэхээр н одоо нөгөө нэг төлөвшөлтийнхөө үе шатн дээр явсан болов уу гэж ойлгохгүй юу? За. Жолооч болохоор тэгээд зөв. Моодож явж чадахгүй тэгэл амралтаа авчуулаад нэг 50 явна да. Зөв. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрвээ гадаадаас олбогтой хөсөөл 77 77 88 30. Улаанбаатар хотод 11 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Own Your Role Buff Energy Drink хамтран ажиллаж байгаа. За Монголын анхны energy drink Монгол залуусын эрч хүч, хурд төвлөрлийг илэрхийлэх шинэ өнгө төрх бас эрч хүчний ундаг Vitafit Group үйлдвэрлэсэн. За, геймеруудын ертөнцөөс сэдвэлсэн нэр юм байна энэ buff гэдэг нь. Тэгэхээр тоглоом дотор нөгөө нэг хүч нэмэх, чадвараа сайжруулахдаа buffлах гэж ярьд юм байна л да. Одоо нөгөө нэг бид нар яг энэ тоглоомноос гаралтай өгчтэй нөгөө нэг нохрох гэдэг чинь тий. Яг тэрнтэй адилхан л юм байна. За, тэгвэл амьдрал дээрээ ч гэсэн buffлах цаг иржээ гэд эднийх ийм гоё energy drink хийсэн юм байна. За тэгээд buff нь speed буюу одоо хурдны илэрхийлэл. За энэ нь болохоор шар өнгөтэй шүү заяа. За power хүчний илэрхийлэл энэ нь улаан өнгөтэй байгаа. Focus төвлөрлийн илэрхийлэл энэ нь болохоор хөх өнгөтэй байгаа. Ийм 3 төрөл гарсан. Зам чанараар ялгарах buff анхаарал сайжруулж ядаргаа багасгах нь витамин B3, B5, B6, B12-оор баялаг байгаа. Тэгэхээр танаа хэрвээ магадгүй гэрээжин доотлын хүнснэлгүүрт байхгүй бол шууд эдний борлуулалтын албар нь 88 37 66 дуудаа борлуулдаг. Тэгвэл манай дэлгүүрт байхгүй байна. Шууд хэлэх боломжтой. За маркетингийн албан 8888 63 57 гэдэг утсаар холбогдоорой. За тэгээд Buff Energy Drink гэж латинаар бичээд social хаяг руу орох боломжтой байгаа. Бүх сүлжээ дэлгүүр худалдааны цэгүүдээр борлуулагддаг. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Own Your Role Buff Energy Drink хамтран ажиллаж байна. Баярлалаа.
За манай шууд эфириутаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 их цуцаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа шоудахад хамгийн таатай өдөр гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 9480 гэдэг дугаартай сонсогчтой холбогдлоо. 9480. Энжел радио. Сайн байна. Сайн байна уу? Та сайн өдрөд холбогдлоо. За сэдвээ сонссон нөхөө. Сонссон. Шоудахад таатай өдөр гэдэг. За тэнэг сонсож байна. Би ч одоо хөдөө ажиллахад хотод ирэхээр тэгээд тэр нь бүх өдөр айтайхан байдаг шүү. Аль завцаа үедээ тэгээд уудацгаая гэдэг. Бас ч 5 дахь өдөр ажиллаа тарж уудацгаагаа тань хотод байдгууд нь. Тэгээд 5 дахьтаа хагассан дээр сайхан цөм шоудаар бүтэн сандаа амарцгаад шүү дээ. За. Та уурхаад ажиллад юм уу? Би өөрөө нөгөө тэвс ч юм болохоор. Зөв. Явж байгаа л гэдэг. Зөв. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, сувд ундрах битсэн байна. Энд Арабын орнуудад 5 дахь хагас сайнд амардаг, бүтэн сайнаас ажил ордог болохоор 4-гийн орой айл хийсч гадуур зугаалдаг, алкогол хориотой газар өөр шоуд харах байхгүй гинэ. Яана энэ айгүй амар оронд амьдардаг тий. Яаж яваа тийм оронд очиод имч хийгээд байж идэг юм дээ сувд ундрах минь ээ. Тэр нөгөө нэг ханжгаа дээр 4 зүгийн шууганаар алкогол эргэлэх юм бол 80 удаа ташуурдуулдаг гэсэн чинь ханжгааны юм. Чи тэр бүксгүй болсон ч шиг. Амар ёо. Ийм газар төрж эмэгтэй хүн боош төрөөгүй нэг юм ёо. Бурхан минь. Яа бараг тэгээд хүчээр ингээд алкоголноос архинаас ч юм уу алкоголноос татгалзах хэрэг гарч байгаа юм шиг байгаа. Тэгээд ямар 80 ташуурдуулаад уугаад байна гэж бол байхгүй л гэдэг. Тэгээд ташуурдуулж байгаа хүмүүсийг харсан шүү дээ. Тэр нөгөө 4 зүгэн шууганаар нуруу бүр амар болцсон сууж илэн шүү дээ. За манай шууд эфириутаас 77 3883 хэрэгтэй гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 өнөөдөр бид хамтдаа шоудахад хамгийн таатай өдөр гэсээр ярилцж байна. Энэ Жүүн дагийн багуудын минь төргийн найзуудаагаа ороод ирсэн байна. За танаа Сингапурт яа тийм бэ ер нь хүмүүс нь хиддэх өдөр ер нь голцоо шоуд гэх юм бас тэр талаар хуваалцаарай. За дараагийн сонсогч 80-11-тэй дугаартай сонсогчтой холбоодлоо. 80-11. Энжел радио. Байна. Сайн байна уу? За сайн байна уу? За та сайн өнөр холбогдсон. Таныг сонсож байна. За шоудахад таатай өдөр гэдэг байна шүү дээ. Тэр нь тэгэл нөгөө олонхоо дагаар 5 дахь өдөр л байд юм бол байна. За. 5 дахь өдрөөс нь яг маргааш нь ажилгүй болохоор тэгээд дараа бүтэн өдөр нас амарч чинь тэгээд. Тэгээд яг нөгөө түрүүний нэг хүмүүс амар хүн байдаг гэсэн тийм. Харж байгаа за ер нь хамгийн хүн багтаа газар хаагаарай. Одоо жоохон мафиач тэр юм уу? Жоохон хүн багтаа газар явах нь чаддаг бол тийм. Өөдөг 20-30 насныхаа хооронд чинь баг өдөр болгон гараал тийм. Ямар ч өдөр хамаагүй гарыг гэвэл гардаг байсан чинь. Яа тийм настай тийм үү яа тий одоо энэ 5 өдөр 7 хоногт нэг гарууд шийд юм бол чинь даа. Тэр маргааш нөгөөдөр 2 амралтын өдөр байвал арай зүгээр юм бол гэж. Ингэж бодчих. Зөв. Ер нь ихтэй ажлын өдөр маргааш нь ажилтаа өдөр айгу хэцүү те. Ер нь өглөө ингээд босч ирнэ гэдэг бас л асуудал шүү. Бүр ингээд гоё явж байгаа ч нөгөөдхөө бодож шаналаад байдаг шүү дээ. Яг үнэ. Хайртай. Яна маргааш ажилтаа та яах вэ? Та яах вэ? Явж байгаа ганц удаа гинэ тэрийг дандаа та яа тэр ганц удаа. За албарцсан баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За өнөөдөр тэгээ шоудах юм уу? Өнөөдөр харин шоудах юм лээ. Хүрээгээ байгаа тийм шүү. За албарцсан баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За манай төгөлдөр солонгосын басанаас бичсэн байна. Ямар гоё сэдв бэ нэ. Энэ манай энэ бүр амар дуртай те. Шоу цингэн бол миний өгөөш гэсэн байна. Шоудахад таарсан хамгийн сайхан өдөр бол миний үед маргааш нь ажилгүй байвал тэр өдөр нь жаргалдаа. Тэрнээс бол яг тэр энэ өдөр шоудна гэсэн юм байхгүй. Одоо 2 дахь өдөр нэг найзын төрс өдөр болно. Бас шоудах гээд бие бэлдээд байна. Маргааш нь ажиллахгүй амарч байвал жаргал гол нь тэхгүй бол
айда бас л эвгүй штэ гинэ. Үнэ маргааш нь ажилтаа өдөр бол бас л бүрхэг штэ манайхаа. За дараагийн сонсогч 9926 дугаартай сонсогч толбогдлоо. 9926. Ямжил радио. Ано? Байна сайн байна уу? Та сайн толбогдлоо. За шоудахад хамгийн таатай өдөр гэсэн чинь тан хүүхнүүд толбогдоод тах юм ямар эвгүй юм бэ? За таныг сонсож байна. Шоудахад ажил хийж байхад бол өстой нэг 5 дахь өдөр нэг маргааш нөгөөдөр намарна гэж аваад гэсэн. Одоо бол тэтгэврт гарцсан. За. Тийм болохоор маргааш нь ямар нэгэн ажилгүй. Тийм өдрөө хэд өдөр чамаагүй. Тэгээд нөгөө тоон цуурцаа угаасаа. Маргааш нөгөө өдөр чингээ хэвтэж юугаа гаргадаг. Тийм баггүй. Зөв. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За манай минь авц минь би ч өдөр хамаагүй штэ яаж ч уусан шаарддаггүй болохоор өдөр нөлөөлөхгүй. Яа ямар тасарсан би хаамаатай юм бэ? Илэг мэлгэн яацарсан илэг юм бэ? Нэг гизэн юм маргааш нь өлсөд ойрхон идээд байдаг гинэ. Хөө эн чинь хамгийн эрүүл хүний шинж гэсэн шүү. Одоо ингээд нөгөө ууж байгаа үедээ огт юм иддэггүй нэг юм төрлийн хүмүүсд ингээд юу ч идэхгүй уугаал байдаг. За энэ хүмүүс бол зүгээр тэр ходоод модоод илэг мэлгээ зүгээр л алж байгаа. Яг энэ идээд байдаг хүмүүс чинь бол яг тийм эрүүл бие организм эрүүл хүмүүс маргааш нь идэгтэй тэргүй угаасаа идэх ёстой чинь тэгээ сайхан таргалал байж идэм билээ штэ. Одоо жишээлбэл би байна. За манай шууд периодоос 77 3883 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа шоудахад хамгийн таатай өдөр гэдэг сэдвээр ярилцж байна. За шоудахгүй ууж идэхгүй яваад л байдаг хүмүүс байдаг. Нэг сонио бүр гайхаад идэв штт. Уудаг бол муу, уудаг бол бүр муу гэж аашт нөхдөө гинэ. Үнэ ингэж аахгүй. За Улаанбаатар хотод 11 цаг 30 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Нүүжүүлчин дэмжээ ажиллаж байна. Нүүжүүлчин төрс компани Ханин арлын Саний хот руу лав гараг бүр шууд нислэгтэй аяллыг хамгийн хямдар зохион байгуулж байгаа. 5 цаг нисээд Саний хотын 5 хоттой resort буудалд амраад Далаас спорт, Атлантис парк, Ширэнгөө аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялуулж байгаа. За хүүхдийн амралтанд зориулан нислэгийн тийз аялын үнэндээ хямдрал зарласан байгаа. Тэгэд төлөрөнгөө мэдээлэл та Нүүжүүлчин төрс Facebook хуудаснаас нь за мөн 701094T1 гэдэг утаснаас аваарай. 701094T1. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Нүүжүүлчин баярлаа. Дараагийн сонсогч 9976 дугаартай сонсогч толбогдлоо. 9976. За тасарчлаа. Манай шууд эфирийн утас 77 3883 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа шоудахад хамгийн таатай өдөр гэдэг сэдвээр ярилцж байна. За оргил бол Динхбаатар гэдэг хүн асуусан байна. Үдийн ачир хэдэн цагт гарах вэ гинэ. За үдийн ачир нэвтрүүлэгч нь өдөр болгон 12 цаг 10 минутаас арлын 5 өдөр шуудаар явдаг байгаа шүү. За дараагийн сонсогч 8060 та дугаартай сонсогч толбогдлоо. 8060. Эмжил радио. Байна сайн байна уу? Та сайн толбогдлоо. За сэдвээ сонсноо. Сайн байна уу? Өдрийн мэнд. За холбогдож үздэг юм байна. Гоё юм. За таныг сонсож байна. За миний хувьд болохоор 24-48-аар ажилладаг автобус бааз шалж махаар гэдэг байхгүй. Тэгээд ер нь өөрийнхөө амарч байгаа өдрөл бос өдрөл найзуудтайгаа шоуддаг юм да. Тэгээд энэ өдөрт гэрлээ ихтэй цог шоудаж үзмээр байна. Надтай юу? Тэ? Йоо ингэж манай нутгийн хичээлээс таахна. За. Гэхдээ ихчээхээ ингээд байдаг газрыг мэдж байгаа бол олоод ирэхгүй юу? Олоод ирэхгүй юу? За нариг байсан шүү. Холбогдсон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За нэг гоё чилрээд суухч бас сайхан шүү дээ гинэ. Заваарсан аригчингууд холбогдож бахархалтаагаар ярьж байгаа шүү нэ. Йоо яах гэж нэгнийгаа ингэдэм бэ? Та уудгүй иддгүй хүн байж болно. Одоо жишээлбэл манай номойч нь ингээд угаасаа нөгөө нэг Аз хүний илэгнээс одоо тэр архины спиртик задалдаг тэр фермент маш бага ялгардаг гэж байгаа. За тэгэнгүүт Европ руу за тэр тусмаа Оросууд бол маш
сайн тэр фермент нь ялгардаг гэж байгаа. За Монгол хүнийх бол нөгөө нэг ялгарх нь бага. За тэгээд нөгөө нэг тэр шаардлагат гэдэг чинь ер нь бол цуснд цус одоо өөрөөр хэлэх юм бол одоо шаардлагат гэдэг чинь цуснд одоо алкоголын хэмжээл ихсээ тэгээд танд ингээд эргүүлээд одоо сөрөг нөлөө үзүүлээд байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр тэр одоо спиртийг задлаг фермент ялгардгүй хүмүүс, огт ялгардгүй хүмүүс гэж бас байгаа. Тэр хүмүүсийг болохоор бид нөгөө нэг спиртийн харшилтаа гэж ярьдаг штэ. Уунгууд одоо хамаг биеэр нь улаан мулаам туурдаг, эсвэл ингээд тэр дороо согтдог, эсвэл шууд бөөлждөг, ямар нэгэн байдлаар реакц үзүүлдэг тий. Ийм хүмүүс байдаг. За жишээлбэл тэр маань манай ажлын үед бол манай номоо. Тэгээд бид нар угаасаа тэрийн нүдээр ингээ харцсан. Тэгээд 7 жил бидний хажууд хамт ингээ ууж идэхгүй явж л юм. За тэгээд альва нэгэн зүйлийг хэтрүүлэн хэрэглэх юм бол та харин хамааралтай буюу донтогч болно тийм ээ. Тэгэхээр ийм хүмүүс бас нэг тустай. Тэгээд найз нөхдөдөө за яг ингээд хэмжээгээ тохируулаад ууж идэх бол амьдралд байх л юм шүү дээ. Тэгэхээр өнөөдөр шоудхад хамгийн таатай өдөр гэдэг сэдвээр ярилцчаа. Тэгэхээр та өөрөө ууж иддэггүй байж болно. Гэхдээ бусад хүмүүсийг янз бүрээр доромжлох хэрэг байхгүй гэдгийг хэлж. За дараагийн сонсогч 9976 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9976. Амжилт радио. Байна уу? За сайн байна уу? Та сайн хамт холбогдлоо. Таныг сонсож байна. Би анхудаа олж учраас аяжтай. За баярлаа. Сандраад байгаа юм уу тэгээд Дээр сандарч байна. Дээр яг түрүүний хэлдгээр архичд бас биш ээ. Дандаа зүгээр л нэг хаяа нэг сэтгэл санаагаа уудлаад биентэйгээ сайхан яриа сууч бас гай сайхан шүү дээ. Тэрийг одоо бас хэтрүүлж ярьж болохгүй л дээ. За тэр яг сонирхолтой нэг Японд явж байхдаа бас анзаарсан юм ярих гал л та. За. Бид нөгөө Японд явж байхдаа нөгөө ажлын өдрүүдээр ингээл зугаалал явж байгаа штэ. Тэгээд яагаад яг 5 дахь өдөр бас бид нар амралтын нөгөө сауны газарч амарсан байхгүй. За. Тэгэл тэнцээ амарчаал бүгдээрээ бөөнөр тэрнээс өмнө болохоор яг ажлын өдрүүдээр ингээл тэр метро тэр хордны тэр мөлтөнд явж байхад нэг ч хүн одоо нөгөө хүмүүстэй ярихгүй одоо ингээл хоорондоо аюу ахгүй ингээл амар одоо нөгөө соёлтой болцод чинь шал өөрөөдөө тий бид бараа монголчууд болохоор айгу содоо харагдаад байгаа хгүй хоорондоо ярьж мэрж байгаа арай чанга ч юм уу өөр тий гэтэл бид нөгөө тэр 5 өдрийн дээр саунд орсныхаа дараа буцаад метронд суугаад явсан чи бүр арай амар гайхсан ягаад гэсэн чи нөгөө метро нь бүр амар хтоо чимээтэй болсон Аар дүүсээ тэгж явж байгаагүй нам хүн байсан хүмүүсийн чинь 100 хүртэл. Тэгэхээр бүгдээрээ л бас 5 дахь өдөр альчаалаа тайлж, стрессээ тайлж тэгж явд юм байна гэж бид нар бас анзаарч байсан. Тэгээд метроор дүүрэн хаан хийгээл нөгөө экспертийн үнэртэй анзаарсан. Тэгээд ер нь бол хаасайгүй л ерөөсөө энэ өөрсдийнхөө стрессээ тайлах тий хоорондоо ярилцах одоо тийм боломжийг бол дандаа ер нь 5 дахь өдөр сонгоод юм ингээд тэндээс хүртэл айгүй ажиглагдчихсэн л та. За таны хувьд за та яаж вэ? Бид нар ч одоо нэг би ч одоо нэг 50-аад насны төлөөлөлтөө тийм учраас банк нөгөө одоо шоуцгаа байцж байгаа шүү дээ. Одоо хаа нэг нандин сайхан найзуудаа ирэхээр хаяа нэг ажлынхаа стрессийг тайлахаар хамт олонтойгоо ч юм уу. Тэгээ бид нар бол яалчгүй 5 дахь өдрийг сонгодог. Маргааш нь нөгөөд. Тэгээ босоод нөгөө нэг ууж идэхээр иддэг төрлийн хүн л дээ би болоод. Яалчгүй нөгөө маргааш нас яалчгүй идэл ууж байгаа болохоор яадагчгүй. Зөв. За өнөөдөр орой гарах юм уу? Ядраад. Өнөөдөр хот руу очиж төлөвлөгөөтэй агаад маргаашийн нөгөө Американы тоглолт үзэх сонирхолтой. Та орон нутгаас холбогдож байгаа юм уу? Тий, орон нутгаас. За хаанаас холбогдож байгаа? Багнараас. За. За ёо, наадах чи манай Улаанбаатар хотын дүүрэг шүү. За. За окей, тэгвэл маргааш мэдээж камертоны тоглолт үзэх юм бол тэгээд бас найз нөхдөдтэйгөө хамт л үзэх баг. Тэгэхээр угаасаа тэгээд шоудах юм байна л да, ойлгомжтой тий. Тийм баярлалаа. За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Холбогдсон баярлалаа. Ажлын амжилт хүсье баярлалаа. За. Манай шууд эфириутаас 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утгаар холбогдорой. Өнөөдөр бүхэн хамтдаа шоудхад хамгийн таатай өдөр гэдэг сэдвээр ярилцж байна. За уухгүйгээр шоудж болдог шүү. Тийш дээ. Тим хүмүүс бас байна. Манай номоос амар шоуддаг шүү дээ. Уухгүйгээр.
За дараагийн сонсогч 88 тэг 6-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 тэг 6. Энжел радио. Яа бэ өдрийн. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэх холбогдлоо таныг сонсож байна. За. Би одоо намайгийн төрлийн хүн байгаамаа. За. Тэгээ уугаал улаачдаг хэрэгсээ харшилтай. Тэгээ ер нь бол заавалчгүй ууж идэж шоу гэж юу ах вэ? Ууж идэхгүй сайхан шоу үл зөндөөл биш үү? Тэгээ одоо шоудаагүй ер нь нэлээ удаж байна. Одоо маргааш нэг наа гэж бодож штэ найдаа. Гэтэ яг ингээд яг хажууд яг хамт ууж ицсэн юм шиг байж идэг тийм хүмүүс айгуу гоё. Тий. Ер нь бол тэгээд би ч өөрөө тэгээд нөө уудаг болохоор хамгийн сүүл тэгээд хүргэлтийн ажил хийгээл таардаг юм да. За морин жолооч хийдэг тий. Тэгээд морин жолооч хийгээл таар. За одоо яг тэ тэгээд тавиланчин юм да. Өнөөдөр тэгээд яг өглөө босоод найзууд руугаа хэдэн найзууд руугаа групп чат руугаа за маргааш жоохон гарч ганц нэг наах уу гэж чат үчээл байжсэн. Тэгэхээр өнөөдөр яг юм сэтгэлээр ярьж идэг юм да. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За ундрах атсан байна. Наачиг ихч байна. Би бол шооцсон л бол маргааш нь зүгээр л амиа цуглуулж нүд хөдлөөд хөвтөн. Бас амар идэн унтан тэгж ээж зүгээр болно тоо гинэ. Хөөрхөн штэ. За дараагийн сонсогч 95 тэг дугаартай сонсогчтой холбогдлоо. 95 тэг. Эмжил радио. Тано. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэх холбогдлоо таныг сонсож байна. За сайн байна. Би болохоор нөгөө элэгний юм ялгаруулж чаддаггүй хүн нь байна өө. За. Юу ядаггүй. Тэгээд нөгөө найз нөхдөр ажлын хамт олонтой болохоор ингээд шүнжэнгөө тэдрүүж тэгэхэд хажууд нь хамт яваад ич чаддаг. Тэгээд сонио үнэрэнд нь ингээд согтцсон юм шиг болчихдог. Тэгээ маргааш нөгөө хамт уусан найз нөхөд ажлынхан зүгээр байхад би 2-3 хоног үнзий чаддаггүй хэвчээ шүү дээ. Бүр шалтаад өгөөд бөөлж. Тийм үү? Ингээ уугаагүй мөртлөө юу? Тий, харин тэгдэ. Ямар сони. За. Тэрөөс нөгөө нэг юу зарааны ойнгоо өдрөштэй нөгөө сургаар нь согтдог гойж исэн гэж яг нэг тийм төрлийн юм баггүй. Тэгээд шүнжэнгөө хамт явна бүр нэг найзуудаараа уулзахаар нэг бүр нэг элгээ өвтөл өхрөлддөг штеп. Тэгээд хамт явахгүй биш явна. Хаяа нэг жилдээ 1-2 удаа. Тэгээд би өөрөө хөхгүй гэхдээ юу сан. Тэгээд нөгөө ялгардаг юм л надаа. Гэхдээ харин тэгээд тэр ялгардаг юм л надаа байдаггүй юм шүү. Тэр бол ойлгомжтой байна. Амсах гэж үзээд архийг бол би огт амсаж үзээгүй. Пивийг бол амсах гэж үзээд чадаагүй. Сүүлд нь пивний лаа цараа л өгөөд идэх тийм сон. Тэгээ нөгөө танай дөрөв зүгийн шууганаар нөгөө нэг эрэгтэй үний шээсээр юм ялгараад нэг пив одоо ингээ айгүй бол худалдаанд гарч магадгүй гээд тэрийг ч сонсцсон чи би шүн 3:30 хүртэл өгсөн шүү дээ. Зүгээр сонсчоод тэр нэвтрүүлгийг сонсчоод. Тийм үү. Чаддаггүй өгөөд л тэгвэл тэгэл тэрнээс хойш тэр пив гэж харахтал бүр ухаалдаж байгаа юм чи. Тэрийг дөрөв зүгийн шууганаар ярьсан шүү дээ. Эрэгтэй хүмүүс ялгцсан ингээ ялгаад одоо нэг тийм пив хийж байгаа худалдаанд гарах магадлалтай гэх нэг дөрөв зүгийн шуугасан. Тий, тэрийг ч сонсчоо би бүр 4:30 төр өгсөн шүү дээ бүр. 3:30 төр өгөөд унтчихдаггүй шүү дээ бүр. Өгөөд айгу бодхоор л өгөөд унтчихсан. Гэрөөсөө тийм огт уур чаддаггүй төрлийн юм багхгүй. Тэгээ тэр ялгардаг юм надад байдаггүй. Би өөрөө нөгөө бас нөгөө юуны ховтой нөхцөлд ажилладаг болохоор элэг мэлэг тэрэндээ бас муудчихдээ болов гэж ойлгоод би яг тэрийг санагдчихгүй. За. Тийм төрлийн юм. За холбогдсон баярлаа. Одоо тэгээд та ховтой нөхцөлд ажилладаг бол нормонд чинь сүүм үү ирдэм үү? Өгнө. Тэгээ нөгөө бид нар ч нөгөө эрт тэтгэвртэй гарна одоо 45-та ингээл тэтгэвртэй гарч байна шүү. Хүш хоёул хэцүү юм байна те уулна. Тийм. Одоо тэтгэвртэй гарсан юм уу? Одоо ингээ энэ жил гарлаа. За. Гэхдээ нэг бодлын бас заримдаа ингээ эрт тэтгэвртэй гарчгаар амар тэтгэврээ авангаа хажуугаар нь бас дахиад өөр ажил хийж болно шүү дээ. Тийм. За. За баярлалаа хөө. За Улаанбаатар хотод 11 цаг 42 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ялагчаар Mobicom-ийн дараа төлбөрт шинэ багцууд вүүтэй боллоо гэд Mobicom хамтран ажиллаж байна. За илүү хурдан илүү зугаатай яриа
дата, видео стриминг гэд хэрэглээхтэй нэг дор багтаасан дараа төлбөр шинэ багцуудыг Mobicom танд санал болгож байгаа. Тэгэхээр хамгийн урдан 5G сүлжээнд ашиглах илүү их дата, контент, за премиум багцыг багтаасан дараа төлбөрт багцуудаас амьдралын хэм маягтаа нийцүүлэн сонгоод илүү хурдтай дата ашиглаж дуртай нэвтрүүлэг киногоо вүүгээс нэмэлт төлбөргүй үзээрэй. За тэгэхээр та шинэ багц руу шилжихийг хүсэх юм бол Mobicom application, за мөн 22 лавлах утас, за эсвэл өөртөө ойрхон үйлчлэгийн салбартаа хандах хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг Mobicom цэгийн сайтаас авах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Mobicom-ийн дараа төлбөр шинэ багцууд вүүтэй боллоо гэд Mobicom хамтран аялагч байна. Баярлалаа. Манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30. За өнөөдөр бүхэн хамтдаа шоудахад хамгийн таатай өдөр гэдэг сэдвээр ярилцж байгаа. За даваад орж хишгэ аригчин дуртаатай биш л дээ. Найз нөхдөөрөө уулзаж стрессээ тайлж инээд сууж амьдрал илүү амттай штэ. Манай найзууд бол санамсаргүй гинт уулзчдаг. Төлөвлөж ч уулзна. Яаж аваад нийлцэн гэмээр насны зэрэгтэй сайхан найзууд байна гинэ. За дараагийн сонсогч 99 тэг дугаартай сонирхтой холбоодлоо. 99 тэг. Эмжил радио. Байна уу? За холбогдсон шүү, яраарэ, байна уу? За энэ хүү өөрөөхөө бүр холбогдсныг ч мэдэхгүй байх шиг байна. Манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30. За өдөр бүхэн хамтдаа шоудахад хамгийн таатай өдөр гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 9962-тай дугаартай сонирхтой холбоодлоо. 9962. Эмжил радио. Байна уу? Байна. За сайн байна уу? Та сайн өнөдөр холбогдлоо. Сэдвээ сонсноо хөө? Сонс. За сайн байна. Баярлаа. За таныг сонсож байна. За энэ нөгөө 5 дахь нөгөө шоудлтын югаар нэвтрүүлэг явж байгаа юм тий. За заавалч 5 дахь ч гэсэн юм алгаа. Ер нь зүгээр шоудад хамгийн таатай өдөр гэдэг сэдвээр л ярилцж байна. Хүмүүс амардаг өдөр нь одоо жишээлбэл 3 дахь өдөр байх юм бол 2 дахь өдөр ч гарч болно шүү дээ тий. Тэрийг л ярьж байна. За би энэ дээр нэг бас нэг хэрэг юм байж өртөө. Би өөрөө хаяа нэг бас нэг найз нөхдөйгөө гараад нэг ангалс нэг тийм уутгал та. Тэгээд энэ Монголын нийгмийн орон залуучуудыг харахаар за өөрийнхөө л талаар яриа. Та хэддэг өдөр гардыг найз нөхдөйгөө? Би юу? Тий. Тэрийг л би нэг ажлын зар чөлөөгөөрөө л гар нэг сардаа нэг юм уу энэ хоол моолонд ороод нэг пивээ уугнаж тийм л гардыг. За тэгээд Монголын нийгэм ерөөсөө хамаагүй. За окей. Энэ сэтгүүлэх дургу хүн л дээ өөрөө. Сайн байна. Тий. За тэгээд нэг хагас юм уу бүтэн сайн маань нэг хаяал нэг сардаа нэг хоёр удаа л гардыг. За холбогдсонд баярлалаа. Ингээл болоо өөр хол гэсийг ярина. За би дандаа хэлдэг те. Хин нэгэн хүн хин нэгнээс зөвлөгөө авах дургүй байд юм аа. Йоо зүгээр ингээ мөн мөрөөрөө өөртөөхөр амьдарч байтал нэг баачка гарч ирсэн ээ. Манайхаа та нарт гэж уриалахад гээл тэнгүүдээ танд гэж зөвлөхөд гээ. Та одоо коуч юм уу эсвэл бусдаас илүү амьдраад байгаа юм уу? Тим юм дугаасаа хүмүүс дургүй байдаг. Тэгэхээр зүгээр л өөрөөхөө л кейсийг яар, окей? За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. 9982-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 9982. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өнөдөр холбогдлоо. За таныг сонсож байна. За, электрийн дөрөв. Баярлалаа. За, миний дуртай сэдвээр ярилцлага хийж байна. Баярлалаа. Бүр ингэж энийгээд байна уу юу? Тийм ээ. За, таныг сонсож байна. За. Радио намайг одоо энэ юугаар танаа юугаар бараа гэдэг. За, радиогоо унтраачихдаггүй ихчээ. Найзад донд яхаа мэдчихээ хаа. За тэгээд энэ миний хамгийн одоо шоудах буюу хаяа нэг өөрийнхөө хэрэгцээнд харуулад уух болох өдрүүл ерөөсөө миний маргааш нь ажилгүй. Өдрөл хамгийн таатай нөхцөл байдаг да. За. Тий, хамгийн сайхан байдаг. Тэгээд ер нь яхаа шоудлахлаар би хамт олон найз нөхөд ер нь хүрээллийн өөрийнхөө ах дүүс хүмүүсийг их имэйлэгдэг. Ер нь надгүй юм ер нь байдгүй сүлдө болчихд юм байна. За. Тэгээд яг нөхөр бас нэг уудаггүй хүн тэгээд намайг чийл шиг уугаад байна. Чийл ер нь дуртайдаа ууж гин гэж ингэж. Тэгээд нэг өдөр хүүхдээ нэг найранд явдаг юм аа. За би өгшөө уухгүй шиг болчихоо. Тэгэхээр нэг нам ууд би юм уухгүй бол тэр нөгөө нэг чэжсэн дөрвөн мөрт тэгээд нэг гайгүй дуртай дуу юм ер нь суулаа гардаггүй. Тэгэхээр ерөөсөө уухгүй бол ерөөсөө юу ч амсдаггүй. Тэгээд нөхрийн талын нэг юм болсон юм аа. Тэгээд би очисон чинь
Дүмбигээ суудгийг зүгээр ингээд хүмүүсээрээ суу. Нөгөө нэг хөгжиж явах муутай байна. За. Тэгсэн чинь манай нөхөр ацхан намайг дуудаж байна. За. Тэгэд өгшөө яасан гэ яав юу болчихоо. Наа энийг уучих гэдэг ундааны нэг стакан нэлээд ахиух шиг хийцэн надад хамцаан дараа бариад энийг уучих гэдэг нөгөө хориглоод байдаг юм чинь өгдөг. За. Тэгээ хангаа юмаа төгжөхгүй л одоо ингээд дөмөлдөөд болоод ингээд суучихлаа. Нөгөө юм өгөх гээд байхгүй нөгөө бити уулаа гэдэг хүн чинь яа тэгээ ер нь бол энийг зөв хөрөглөөд яхан бод их сайхан шүү дээ ер нь стресстэй ч юм байна хөвчгч хүн байна ер нь сайхан алиамарсан сайхан инээж өгрүүл илэг амардаг илэг баясдаг гэж би өөрөө тэгж ойлгож хүнийг ч бас инээлх гэж явдаг өөрөө ч бас сайхан баясцах өдөр ер нь зөв хэрэглээ сайхан ундааш энэ үл ер нь Зөв. Ер нь одоо ингээ хараад байхад сүүлийн үеийн залуучууд их сайхан бас болж гинүү да. Ер нь юу баар сав ер нь жоохон баг болж гинүү да. Баар саваар ороо өдөж байх нь энэ сайхан спорт заалуудыг хэлбэг болоод энийхээ үн ханшийг жоохон хямдруулаад яваад ер нь залуучууд бас тим юм руу явдаг боллоо юу да гэж их сайхан баярлуулжтай сайхан багтуулжтай оюун харагддаг болж байна. Тэгээ сайхан залуучууд маань сайхан зөв хэрэглээд зөв зохистой хэрэгэлдэг хүн гэж байдаг л байх. Зохисдгүй би хаан зохисдгүй хүмүүс байдаг юм уу? Байдаг. Зөв. За. Ийм шиг наргад хүмүүсээс байдаг. Тэгээ танай нэвтрүүлэгт маш их баярлалаа. Сайхан нэвтрүүлэг хийж байна. Бас баярлалаа. За, бүгд баярлалаа. За, өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За одоо л уцаахгүй орж ирсэн комментод уншиж өгөөд тэгээд нэвтрүүлгээ дуусгая. Төрөний нөгөө нэг үнрээр нь согтсон 4 зүгийн шууганыг сонсоод огсон гэсэн чинь би энэ хүү одоо энэ нэвтрүүлгээс гараад 7 хоног огох байхаа гинэ. Манайхаас амар хүн явуулж байгаа шүү асал тий. Яа бас шүнжэнгөө нойргүй шоудаад маргааш нь ажилдаа явах чанга шүү л гэж байна. За түр хоёр ах гинэ. Ах нь бол цэвэр усыг хашраандөө гинэ. За өөрсдийгөө өмөрөх маягтай шүү та нарын зөвөө зөв гинэ. Тийм ээ хүн болгоны зөв штэ. Таны ч зөв, наран таны ч зөв. Хүн болгоны зөв штэ угаасаа. За би таныг ерөөсөө ууж иддэг гэж бодоогүй их л муу хүн гэж боддог байлаа. Тэгсэн чинь яасан яа ядаргатай. За дээшээ гүүгээд байна. Угаасаа комент одоо юм надад уншиж амжаагүй 239 комент байна гэж боддоо. За хамт байсан сонсогч үзэгч нартай бүгдээрэнд нь баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 6 дугаар сарын 27-ны Баасан гарагийн таасан нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс та ганцаараа биш гэсээрэтагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Own Your Roll Buff, за Energy Drink мөн Mobicom-ийн дараа төлбөрт шинэ багцад хүүтэй боллоо гэд Mobicom хамтран ажиллаа баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн эхэнд явдаг радио мэдээг үйл авч сонслоо дараа үдийн ачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3